толгой эргэн бодол мэдээлэлд тойрон хүрээлэгдсэн мэт санагдаж байна уу? Бид үнэн бодит мэдээлэл биш, сэтгэл хөдлөлд хамгаалсан үнний дараах нийгэмд амьдарч байна уу? Энэ бүхнийг тайлбарлахаар Монголын баримт шалгах төвөөс Post Fact подкастыг хүргэж байна. Та манай подкастаас нийгмийг тодорхойлж буй үйл явдал, мэдээллийн урсгалыг бодитоор ойлгох болно. Post Fact. За сайн байна уу? Манай подкаст оролцоход баярлалаа. Тэгэхээр өчтөр болсон таны дэд сонсголт та оролцсон тий. Тэгэхээр яг энэ сонсголт ер нь та судлаачийн зүгээс тий нэмүүдэд ажилладаг мэрэгжилтний зүгээс ер нь ямар хуу байр суурьтай оролцсон, ямар асуудлуудыг хүндсэн талаараа нэг тайлбарлаач. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр Монголын ард түмэн маань бас энэ утааны асуудал дээр бас сэтгэл нэгдэж тэ 70,000 хүн гарын үсэг зурж энэ утааны ерөнхий сонсгол хийхээр одоо төлөвлөгдсөн ажил хийгдсэн байгаа. Тэгэхээр энэ сонсголын онцлогийг бол юу гэж харж ийнэггүй бол яг энэ агарын бохирдлыг бууруулахад тийм ээ салбар бүрийн хамтын ажиллагаат бүх салбар хамрах ёстой гэдэг энэ үднээсээ дэд хилэлцүүлэгтээ явагдаж байгаагаар бас бусад сонсголоодоос арай онцлогтой байж байна. За тэгээ нэгдүгээр сонсгол нь бол өчтөр буюу агарын бохирдол, эрүүл мэндийн нөлөөлөл, хүний эрхийн асуудлаар тийм ээ үндсэн 3 ихтгэл, дээрэс нь одоо судлаачдын бас 3 ихтгэл, ялангуяа эрүүл мэндийн салбарын нотлохыг бий болгосон 3 ихтгэл гэсэн ийм сэдвтэй дараа нь хилцүүлэг буюу ард иргэдийн нийт 15 хүний асуултанд хариулсан одоо ийм хилцүүлэг боллоо л доо. За энэ хилцүүлэгт бол миний хувьд бол одоо судлаачийн зүгээс үл оролцсон судлаач. За энэ дэр бол одоо нотлохоонууд юу байна? За мөн тийм ээ байгаль орчны яам яг юу хийж агарын бохирдлыг бууруулахад юу хийж байгаа гэдэг нотлохоо цаашдын төлөвлөгөөг тийм ээ юу хийсэн юуг хийх гэж байгаа гэдэг төлөвлөгөөг бол тэндээс олж харлаа. За мөн хүний эрхийн комисс тийм ээ яг энэ хүний эрүүл аюулгүй байдал амьдрах энэ үндсэн хуулиараа олгосон эрхийн хүрээнд Монгол улсад одоо энэ орчны эрүүл мэндийн асуудал ялангуяа агарын бохирдлын асуудал нь хүний эрхийг зөрчиж гинүү гэдэг талаас мэдээлэл хүргэсэн байгаа. Тэгэхээр энэ тал дээр бол бас тодорхой ойлголтууд цаашдаа бид юу хийх юм гэдэг хүний эрхийн талаахны мэдээлэл басан. За эрүүл мэндийн салбараас эрүүл мэндийн яам одоо тий урьдчилан сэргийлэх хүртэлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийх гэж байгаа гэдэг энэ зүйлүүдийг харуулсан бол нотлохоонд суурилсан одоо 1990 оноос хойших судалгаануудын тоймыг нэгдсэн байдлаар бол бид нэр харлаа. Тэн дээр ялангуяа дотор орчин гадаад орчны агарын бохирдлууд тийм ээ. За бүр тусгайлан агарын бохирдолд жирэмсэн эхчүүд болон урагт хэрхэн нөлөөлж байгаа талаар бол Монгол судалгааны үр дүнгуудыг танилцууллаа. Мөн нөгөө агарын бохирдол хавдарт хэрхэн нөлөөлж байгаа гэдэг ийм одоо сэдвүүдээр судалгааг бол сонслоо. За энэ дөр нотлохоо бол манай судлаачид бол өөрсдийнхөө хэмжээнд одоо юу гэдгийг олон улсын донор байгууллагуудын санхүүжүүлэлт дээр үндэслэн тий судалгаануудыг жижиг судалгаанууд болоод хийсэн байна. Харин үндэсний хэмжээнд буюу одоо ингээ 21 аймаг хамруулад тийм ээ одоо энэ хүртэлтийг бууруулаад агарын бохирдолтоос үүдэлтэй хүчлэл эрсдэл ямар байгаагүй гэсэн энийг бол гаргасан судалгаа бол одоохондоо байгаагүй мэн. Тэр судалгааны нотлохооны хувьд бол нэлээд өргөн хүрээнд нотлохыг бий болгосон боловч үндэсний хэмжээнд гаргаагүй байна гэдэг бол бидний тэр бол өчтөрийн хилцүүлэг явцад харлаа. За тэгээ хүний эрхийн зөрчил бол одоо байгаа юм байна тийм ээ гэдгийг бол мөн харсан. За тэгэхээр агарын бохирдлыг бууруулах бол зайлшгүй шаардлагатай ялангуяа шатлалтын процессыг бууруулах хэрэгтэй юм байна гэдэг үгийг бол олон судалгааны үр дүнгуудээс харсан ийм одоо хилцүүлэг боллоо. Яг одоо сонсгол хилцүүлэг гэдэг бол түрүүнд орсон тий. Одоо өмнө хийгдсэн утааны эсрэг ажлуудыг бас нэгтгэж дүгнж байгаа. Ер нь утааны нийгмийн эрүүл мэндийн хувьд ямар нөлөөлөл байна гэдгийг бас дүгнж байгаа тий. Тэгэхээр яг энэ дүгнэлтийн дараа нийгэмд болон одоо төрийн хэмжээнд ер нь ямар хуу хүлээлттэй байгаа вэ таны хувьд? Одоо ямар шийдвэрүүд гараасаа гэж ер нь хүсч хүлээж байгаа вэ таны хувьд? За ерөнхийдөө бол одоо энэ одоо ингээ салбараар авч үзэж байгаа ч салбарынхаа гэпүүдийг бас олж харах байх. Тэгээ бид нар яг юу хийж чадахгүй байгаа юм бэ? Юг хийх шаардлагатай юм гэдэг энэ одоо
тэр нөгөө алдаануудыг юм уу дутагдaltaй талуудаа олоод харах эсвэл давхардаад байгаа зүйлсүүдийг бол давхардал байна. Энийг одоо давхардуулахгүйгээр нэг талд нь гаргах гэдэг ч юм уу те ийм зүйлсүүдийг бол гаргаж ирэх байх гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр үндэслээд яг агарын бохирдлыг бууруулахад юу нь одоо болохгүй байгаа юм те улс төрийн одоо зориг нь ямар байгаа тийм ээ эсвэл улс төрийн шийдлүүд нь өнөөдрийнхөө яг хөрсөн дээр буухаар тийм шийдлүүд байна уу? Эсвэл эрх зүйн орчнууд нь хоорондоо зөрчилдөд байна уу гэдэг энэ зүйлсүүдийг бол гарч ирэх байх. Ялангуяа одоо агарын тухай хуульд бол өөрчлөлт орох байх. Тодорхой хэмжээний стандартуудад бас өөрчлөлт орох хэмжээний бах болов уу гэж бодож байна. Тэгээ мэдээж томоохон үндэсний судалгаа хийдэг. Агарын бохирдлыг ганц Улаанбаатар хотоор төсөөлөхгүй байх. Тэ 21 аймаг дээрээ энэ асуудлыг ялангуяа томоохон аймагуд болох Өмнөгов аймаг тийм ээ Говьалтай аймаг Баян Хонгор за Эрдэнэ Дархан гэт тий тэгээд Дорнот аймагч гэдэг юм уу энэ томоохон аймагуудад бас энэ агарын бохирдлын асуудал бол хүнд нөхцөлд хүрсэн байгаа учраас 21 аймагтаа энэ хяналтын процессыг яаж хийх вэ гэдэг энэ зүйл рүүгээ бас чиглэх байх. Нөгөө талд энэ шилтэлтийн процессыг буулгах тийм ээ нүүрсний одоо түлшээ илүү цэвэр түлш рүү шилжүүлэхэд бид ямар алхмуудыг төлөвлөх ёстой гэсэн ийм шийдлүүд гарах болов уу гэж одоо найдаж байгаа. За иргэдийн хувьд бол тийм ээ энд маш анхааралтай оролцож бид юу хийж чадах вэ гэдэг тал дээр бид нэрийг юу хийгээсэй гэж одоо тэр улс төрчид маань харж гин гэдэг юм уу тэ шийдлүүд маань харж гин гэдэг тал дээр анхааралтай харж яг өөрийнхөө хийж чадах юмыг тийм ээ иргэн болгон оролцсон шүү дээ тий. Тэгээд энэ чиглэлээс харах болов уу гэж бодож гин. Тэгээд нэг хүлээлт бол байгаа. Мэдээж ирэх хүнийхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд одоо энэ тал дээр хамгийн түрүүнд эрүүл мэндийн яам нэлээд тав төлөвлөгөөнүүд бол гарах байхаа. Тэгэхээр яг таны хувьд бол өнгөрсөн одоо хугацаанд гарсан утаа бууруулах шийдвэрүүд бол хангалттай хэмжээнд хүрээгүй. Магадгүй энэ сонсголоор илүү сайн шийдлүүд олдох боломжтой гэж харж байгаа гэсэн үг тийм. Ер нь бол одоо ингээд үе шаталсан шийдвэрүүд бол явах хэвээр. Ер нь бол юунд ирэхээр нэг юм өчтөр хүний эрхийн ихтгэл дээр заасан тогтвортой байдал юусаа байн алдагдаж байна. Төрийн залгамж халаа тогтвортой байдал алдагдаж байгаа учраас энэ нь өөрөө нөгөө хүний эрх талаасаа эрүүл мэндэд нь нөлөөллийг нэмэгдүүлэх ямар нэгэн тогтвортойгоор ингээд нэг шийдвэр ингээд явж байгаа тогтвортойгоор үргэлжлээ дараагийнхаа шатныхаа одоо тий дунд хугацааны арга хэмжээнд рүү ингээд яг орж чадахгүй байгаа нь өөрөө энэ бас нэг том хүчин зүйл болж байна гэж харж байгаа. Тэгэхээр эндээс гол зүйл нь хамтын ажиллагаа тогтвортой байдал хоёр маш чухал байна. За дээрээс нь иргэдэд мэдээлэл хүргэх, иргэдийг мэдлэгжүүлэх, мэдих эрхийг хангах энэ зүйлийг бол илүү нээлттэй байлгах хэрэгтэй юм байна. Тэгжээч иргэд оролцох эрхийг нэмэгдүүлэх юм байна гэдэг юм уу те. Ийм одоо зүйлийг бол эндээс өөрчлөлт. Тодорхой хэмжээгээр одоо юу гэдгийг судалгаануудын үр дүнгуудаас харахад бол тодорхой хэмжээгээр гадаад орчны агаар бохирдуулагчдын төвшин бол түлш шилжсэнтэй холбоотойгоор бол өөрчлөгдсөн байна. Гэхдээ энэ нь хүнийхээ эрүүл мэндийг одоо эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх төвшин гэж байдаг. Тийм ээ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамж заасан төвшин зөвшөөрөгдөх болон хүлцэх агуулмж хэмжээ. Монгол улсын агарын чанарын үндэсний стандарт тийм ээ. Эннийхээ төвшөнд хүрэхгүй байгаа учраас агарын бохирдол бол эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх төвшөнд байна л гэж үзэж байгаа. Таны судалгаатай бас танилцж ийсэн. Энэ дээр яг утааны асуудал те нийгмийн эрүүл мэндийн хувьд хүүхдүүдэд, жирэмсэн эхчүүдэд те нийгмийн тодорхой бүлгүүд шууд нөлөөлөл үзүүлж байгаа тухай бас танилцуулжсэн те. Тэгээ яг эндээс нь ингээд бид нэр зөвхөн энгийн юуны хувьд ингээд харахгүй байгаа те. Яг ханаа төрж байгаа ч юм уу, хүчнтэй байгаа гэдгийг мэдж байгаа хэрнээ. Нийт нийгэм даяараа бас ер нь ямар нөлөө үзүүлж байгаа юм бэ гэдгээ бас төдийлөн анхаарахгүй байх те. Тийм тохиолдол байгаа. Тэгэхээр яг нийгмийн эрүүл мэндийн мэрэгчлэлтний хувьд ингээ харахад ер нь нийгэм даяараа яг утааны асуудал яг нийгмийн эрүүл мэндийн хувьд ямар нөлөөлөл одоо ямар өвчнүүдийг жишээ нь үүсгэж байгаа талаар тайлбарлаач. Тэгэхээр агарын бохирдлыг одоо их усүрээр нь бид нар аваад үзэх юм бол шатлалтын процесстэй холбоотой бүх
бохирдуулагч, шатлалтын бус процесстэй холбоотой бохирдуулагч гэдэг аваад үзэж байгаа юм л да. Тэгэхээр гадаад орчны бохирдол, дотоод орчны агаарын бохирдол гэж бас тусад нь аваад үзэж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо өвлийн үлрэлд бид нарт юу тулгарч байгаа гэдэг та шатлалтын процесстэй холбоотой бохирдуулагчдын асуудал үүсэж байгаа. Тэгэхээр энэ шатлалтын процесстэй холбоотой бохирдуулагчд нь дандаа өрхийн агаар бохирдуулах дийлэнх хувь нь байна. За дээрээс нь автомашины бохирдол их усүртэй холбоотой тийм үү? Ийм үхэр. За дээрээс нь хогийн цэгүүд тийм ээ тэрний одоо бохирдол их усүр гэдэг ингээд аваад үзчихэж байна л да. Мэдээж одоо нөгөө цалхай станцууд бол орж байгаа. Тий. Тэгэхээр энэ бүгд ингээд бохирдуулагчид орохороо бид агаарын чанарыг зөвхөн өвлийн авлирлаар ингээд төсөөлж хараад байгаа юм шиг одоо өчтөрийн энэ хүмүүсийн асууж байгаа асуулт энэ төр дээрээс харахад тийм байна л да. Тэгэхээр агаарын бохирдлын асуудал ганц өвлийн асуудал, ганц гадаад орчны асуудал биш. Дотор орчинд ч байдаг өвөл зөнгууч байж байгаа энэ зүйл байна гэдгийг нэгдүгээр иргэн болгон аягүй сайн ойлгочих хэрэгтэй байна тий. Тэгээ хоёрдугаар болохоор би энэ агаарын бохирдлыг үүсгэхэд оролцож байгаа юу гэдгийг бас нэг мэдэх шаардлагатай байна тийм ээ. Энгийн жишээгээр би гэрээ хэрд дулаалж байгаа юм лээ. Өвлийн улиралд бэлтгэж би хэрэг гэрээ дулаалж байгаа юм. За би өвөл бэлтгэж автомашиныхаа хөлбөрийн тослогооны материалыг яг нөгөө 5,000 км явсныхаа дараа одоо сольж байгаа юу те гэж бодох. Би хогоо гадаа жалгандаа аваачаад асгачж байгаа юу үнсээ эсвэл битүүс аванд хадгалж байгаад хогийн цэг рүү ачуулж байгаа юу? Эсвэл бид нар хогоо хогийн пүнкер дотроо шатааж байгаа юу? Гүү юу те? Бид нар хогоо ангилж байгаа юу? Ангилахгүй байгаа юу? Энэ болгон ч нь л агаарын бохирдлыг үүсгэхэд оролцож байгаа гэж ойлгож бид нар болох хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ тал дээр иргэн болгон би агаарын бохирдолд оролцдоггүй гэдгийг мэдэх ёстой юм байна гэж харж байгаа. Тэхийн тулд одоо мэрэгчлэнүүд бас та ийм мэдлэгээр агаарын бохирдолд оролцож байгаа шүү. Тэ буурахад гэдгийг одоо ойлгох ёстой юм байна. За 3 дугаарт нь эрүүл мэндийн эрсдэл гэдэг дотор эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ гэдгийг хүн болгоод мэдэх. Хамгийн түрүүнд амьсгалын замын эрхтэй системд нөлөөлж амьсгалын замын өвчлөлийн одоо хүндрэлийг нэмэгдүүлэх тийм ээ ийм нөхцөл бүрдүүлж байна гэж болох. За цаашлаад зүрх судасны өвчлөл за ялангуяа ишемийн инфарктуудыг буюу одоо зүрхний шигдээс тий зүрхний шигдээс үүсгэх юм уу тийм ээ зүрхний архаг өвчлөлтөд болгох энэ нөлөөллийг үзүүлж байгаа гэдгийг ойлгож авах хэрэгтэй байна. За тэгээд хэн илүү өвдөд байна вэ? Хэн тэлэнд өртөд байна вэ? Тэрийг хүмүүс хэн мэдрээд байна гэхээр нөгөө нялх хүүхдтэй ээжүүд аавууд илүү мэдэрдэг. Эсвэл архаг хууч өвчтэй хүмүүс илүү мэдэрдэг. Бусд нь харцангуй бага мэдэрдэг гэдэг ийм одоо хүмүүст ойлголттой л да. Тэгэхээр хамгийн их мэдэрж байгаа хүмүүс нь тэдгээр үдэн тийм үү? Өндөр настангууд. Тэгэхээр агаарын бохирдол таны одоо эдийн засагт охирол очуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй болчихж байгаа. Өөрөөр хэлбэл та 4 хүүхэдтэй байлаа 4 хүүхдийн 3 нь эмнэлэгт хэвтэгдэл хамгийн наад захлаал эмнэлгийн одоо эм тарианы зардал гэдэг асуудал гарч ирнэ тийм үү. За 2 хүний нэг нь ажиллаа хийж чадахгүй болоод хүүхдүүдэд хараад явахаар тухайн айлын эдийн засагт яаж нөлөөлөх үү тийм энэ болж байгаа. За тэгэнгүүт сэтгэл санааны эрсдэл үүсэж байгаа. Одоо хүүхэд өвдөхөр хин одоо тийм таатай сэтгэл зүйтэй байх үү тий. Тэгэхээр тэр сэтгэл санааны хөдлөл одоо хохирол энд ингээд агаарын бохирдлоос үүдэлтэйгээр үүсч болдгоо гэдгийг олон судлаачид бол дэлхийн олон судлаачид гаргасан байдаг. Эдийн засгийн сэтгэл санааны бие махбодын ингээд үүсэж байгаа. За тэгээд зарим одоо тохиолдолд яаж юм гэхээр гэр бүлүүд үүнээсээ болоод хоорондоо харилцаа нь ингээд тий яг хүүхэд өвдөд ахаар харилцаа нь одоо муудах гэдэг. Яг нэг юу гэдгийг гэрийг нэзэгтэй хүүхдүүдэд хараад ингээд байгаад хаар чи хүү гэр эзэн нь ингээд мөнгө олохгүй бол ингээд юм захад тэр болгон чи ингээд мөнгө олоод байдаг эмийн тарианд яваад байдаг нөгөө ээж нь хүүхдүүдэд асраад идэг хүүхд нь сайжрахгүй байгаад байх юм бол энэ чи ингээд хоёр хосын хувьд ч гэсэн нөлөөлөх юм нөхцөлийг бүрдүүлж өгдөг гэж бас судалгаанд бол гардаг л да. Тэгэхээр агаарын бохирдол бол зөвхөн одоо нэг юу гэдэг юм те нэг гэр бүл дээр л ярихад иймэрхүү эрсдлүүд гарах нөхцөл бүрддэг. За тэгээ манад бол одоо амьдралын дарамтын судалгаа гэдгийг бол 2016 онд бол манай судлаачид бас хийсэн байдаг. Тэгээ ялангуяа өвлийн улиралд бол амьдралын чанарт бол агаарын бохирдуулагчид бол нөлөөлж ийн гэдгийг бол энэ судалгааны үр дүн гаргасан. Одоо багаасаа уушиг нь гэмтсэн агаарын бохирдолд ингээд өртсөн энэ хүүхдүүд
За 20 жилийн дараа гэхэд ямар нэг архаг хүч хөвчтэй болж байгаа ийм эрсдэл нэмэгддгийг бол судлаачид гаргацсан байж байгаа. Ялангуяа тийм ч учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 16 жилийн хугацаанд хийсэн дэлхийн 20 гаруй биш 200 гаруй улсын суурь судалгаан дээр үндэслээд агаарын чанарын зөвлөмжөө өөрчилсөн 2021 онд. Ингэж өөрчлөгдөө агаарын бохирдуулагч бодисууд түгээмэл бодисууд нь бол ерөөсөө хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг тавтах шалтгаан мөн байна гэдгийг тогтоогод агаарын бохирдлыг бүх улс орнууд өөрсдийнхөө хэмжээнд өөрсдийнхөө эдийн засаг болон судалгааны үндсэн дээр бууруулах ёстой гэж ингээд зөвлөсөн байж байгаа. Тэгээ ялангуяа энэ шаталтай их усүрээр одоо дулаана хангадаг, хоолундаа хийдэг энэ улс орнуудад бол тийм ээ өрхийн агаарын бохирдлыг бууруулахад цэвэр түвш рүү шилжих энэ одоо урт богино хугацааны төлөвлөгөөг заавал хийж боловсруулж үүний дагуу манайхаас гаргасан удирдамжийн дагуу стандарт одоо зүйлсээ өөрчлөөрэй гэдэг ийм зөвлөмжийг өгсөн баг. Яг нөгөө өвчлөлийн хувьд шууд дарамтууд гэх юм үү ялангуяа эрүүл мэндийн салбар дээр унж байгаа тийм утааны хэмжээ гэдэг юм уу бохирдуулагчдын хэмжээ ихсэх юм бол хүмүүс өвчлөх магадлал илүү болно тийм. Тэгэхээр яг энэ дээр Европын яам дураг нэмэгдээс бас судалгаа хийсэн байгаа. Энийг та танилцуулбал. За тэгэхээр манай анагаах ухааны доктор Аан их жаргал доктор энэ тал дээр яг одоо time series analyzing аргаар ингээд судалгаа хийсэн байгаа буюу. За энэ дээр аваад үзэх юм бол PM2.5 тоосонцор хөхөрлөгийн азотын давхраас PM10 гэдэг энэ түгээмэл бохирдуулагч азон гэсэн энэ түгээмэл бохирдуулагчдын тунг хэмжээ нэмэгдэхэд яаралтай түргэн тусламжийн одоо тийм ээ дуудлагын тоо хэр нэмэгдэж байна. За мөн эмнэлэг твтэлт хэддэх өдрөөс лаг нэмэгдэж байна гэдгийг ингэж судалж гаргасан. За ялангуяа PM2.5 тоосонцрын хувьд одоо тийм ээ 10 микрограммаар нэмэгдэхдээ эмнэлгийн яралтай түргэн тусламжийн дуудлагын тоо бол одоо нэг дэх хоногоос нэмэгдэж эхэлж байгаа ийм төр зураг ажиглагдсан. За түүнтэй холбоотой эмнэлэгт хэвтэлтийн тоо бас нэмэгдэж ирж байгаа ийм төр зураг ажиглагдсан. Тэгэхээр энэ бол хүний эрүүл мэндэд агаар бохирдуулагч нөлөөлж байна гэдгийг харуулж байгаа. За саяхан одоо манай анагаахын шинжилгээ ухааны нэг сургууль Солонгосын Сөүлийн сургуулийн судлаачтай хамтарч хийсэн. За 0-5 насны хүүхдийн үүшгний пневмококкод энэ гадаад орчны агаарын бохирдуулагчид тийм ээ нөлөөлж гэнэ үү гэдгийг эмнэлэг твтэлтэнд нөлөөлж гэнэ үү гэдээ ингээд судалсан байлээ. Тэгэхээр энэ 5 бохирдуулагчид гадаад орчны бохирдуулагчид уушгины пневмококкоор эмнэлэг твтэлтийг бол нэмэгдүүлж байна. Нөлөөлдөг хүчин зүйл мөн байна. Вирусын итгэгчлийг нэмэгдүүлж байна гэдэг энэ судалгааг бол 24 оны 12 сард одоо олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн юм байна. Тэгэхээр эндээс бид нар юу гэж харж байгаа нөхөрөө гадаад орчны бохирдуулагчдын одоо тунг хэмжээ тийм ээ 10 түүнээс дээш микрограммаар ингээл нэмэгдээд ирэхтэл бага насны хүүхдүүдийн эмнэлэг твтэлт нэмэгдэж байна. Мөн яралтай түргэн тусламжийн одоо дуудлагын тоо ялангуяа амьсгалын замын хүчил зүрх судасны хүчлийн тоогоор дуудлагын тоонууд нэмэгдэж байна. Анхдагч даралт тестийн тоогоо нэмэгдэх үндсэн шалтгаануудын нэг болж байна гэдгийг бол бид нар одоо ойлгоод авчих чухал байна гэж. Тэгэхээр шийдвэр гаргагчид маань ч гэсэн өчтөр бол энэ тоонуудыг бүгд өчтөр байсан тэр 20 гаруй гишүүд болон бусад судалгаачид бусад эмнэлгийн байгууллагуудын дарга нар иргэд энэ одоо өчтөр бол бүх энэ судалгааны тоогод харсан ойлгосон байх гэж бодож байна. Шахмал түлш рүү шилжсэн шийдвэр гарсан тий. Тэрнээс өмнө бол бид нэр түүхийн нөрс төлдөг байсан. Утааны хэмжээ бас ялгаагүй л их байсан тий. Шахмал түлш рүү анх шилжээд бас харамсалтай эргүүд гарч ирсэн. Олон тооны хүмүүс угаараа хортлого аваад нас орж ирсэн тий. Тэр яг энэ дээр нэмэгдээс бас судалгаа хийгээд явж исэн гэж сонссон. Тэгэхээр яг энэ дээр илүү дэлгэрэнгүй тайлбарлавал яг ямар нөлөө одоо ямар хуу механизмаар хүмүүс орцсон тий. Шахмал түлшсэд юу ямар асуудал байгаа талаар тайлбарлавал. Тэгэхээр яг шахмал түлш рүү манай Монгол улс чинь 2019 оны 19 сарын 15-наас шилжиж эхэлсэн тийм ээ.
яг энэ үедээ зэрэгцээд 10 сарын 1-ээс ахуулаад хүн амын дунд ялангуяа Улаанбаатар хотын хүн амын дунд бол угаарын хийх орлого буюу нөөц зөрчлийн дут ижлийн орлого бүртгэгдэж эхэлсэн огцом. За тэгээд яг тэр үед бол миний бие одоо анх ухааны доктор Сувд багшийн хамтаар энэ яг голомт руу орж ажиллаж исэн. Яг юу болов яав гэх те ингээд ажиллахад бол хэд хэдэн шалтгаан байсан. Нэгдүгээр одоо энэ хугацаанд бол нийтдээ нэг 15 хүн одоо нас орсон бидгийн 2019 оны 10 сарын 2-ноос тийм ээ 2020 оны 2 сарын 1-ний 3 сарын 1-ний хоорондох энэ хугацаанд бол нийтдээ 15 хүн гэртээ нас орсон ийм кейс дээр ажилласан мэт. Энэ бол маш харамсалтай. За эхний одоо 6 тохиолдол бол ерөөсөө 7 хоногийн дотор гарсан бидээ. Тийм. Тэгэхээр энд ингээд тухайн тохиолдлуудаар очиод үзэхээр маш олон зүйлс байсан. За үүний нэг нь бол манай Монгол улс маань одоо энэ төлөв үйлдвэрлэгч тийм ээ энэ процесс руу шилжихдээ одоо иргэдээ мэдээлээгүй хамгийн наад захын одоо алдаатай зүйл нь юу байсан гэхээр одоо тэр төлснийхээ шуудааны гадна тал дээр тийм ээ бүх төрлийн зууханд тохирно дээрээс нь нэмж хийж болно гэдэг ийм өгүүлбэртэй ийм шуудад тараасан мэт. За тэрний зургийг бол та бүхэнд бас өгч болно. Яг ийм одоо хамгийн ихний мэдээлэл энэ төр ингээд иргэдэд очсон байсан. Тэгэхээр бүгдээрээ одоо тэр ярилцлаганд орсон одоо гэр бүлээ алдсан энэ хүмүүсийн үзэх юм бид нар хуучин нөөц төлдөг шигэл тийм ээ шууд төлсөн гэж байгаа байхгүй юу? Хуучин төгөө нөөц төлдөг шигэл төлсөн. Тэгээд угаарцсан гэж. За хоёрдугаар тул юу гэхээр айлууд бэлэн байдлаа хангаагүй буюу тэр одоо 100 яндангийнхаа битүүмжлэл байхгүй тийм үү 100 онгорхой ч юм уу те эсвэл одоо яндан нэг газараа цоорсон ч юм уу ам нэгдэрхий гэдэг юм уу ийм зүйлүүд бол байсан. Иймгүй ч айлууд бас байсан. Тэгэхээр энэ 100 яндангийн хувьд бол битүүмжлэл нь ялгаатай байсан гэсэн үг. За хоёрдугаарт нөгөө 100-нд шатаахтаа хэрхэн нөгөө хуучин одоо түүхийн нүрсийг хүмүүс зарим нь бол одоо зарим айлууд бол ингээд зуухаа дүүргээд нэг мөсөн хийждэг. Эсвэл галаа доор нь ингээд модоо тавьж агаад тий галлаад тэгээд дээр шууд дээрээс нь хийждэг ч юм уу ийм хэлбэрээр байсан. Зарим айлынх нь яндан хит богино ч гэсэн юм уу. Гэтэл энэ шахмалт үрс чинь өөрөө тодорхой хэмжээний чиглэлтэй, тодорхой хэмжээний барих үүтэй. Тэгээд дээрээс нь хүчилтөрөгчийн агуулмж ихтэй байсан. Агуулмж их шаардаж шатах ийм процесс байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүхнээсээ авч үзэхэд бол хоёр талд ингээд бид нар харж штэ тийм ээ. Нэгдүгürt иргэд маань одоо 100 яндангийнхаа битүүмжлэлийн тэрийг хянж ажиглаагүй тийм ээ хийгээгүй ингээд шатааснаас болоод тохирсон байхад нөгөө талд яаж яах гэхээр бид одоо манай засгийн газар тэр төлөв үйлдвэрлэгчид иргэдэд энэ төлшийг ингэж төлнө шүү. Ингэж одоо тийм ийм 100 төлнө шүү гэдэг мэдээлэл өгөөгүй энэс болсон ийм л одоо процесс явагдсан байлээ. Тэгэхээр энэ бол хоёр талд бид нар бүгд бэлэн байдлаа хангах хэрэгтэй байсан. Энд төлөв үйлдвэрлэгчид иргэдэд зөв мэдээлэл өгөх байсан. Дээрээс нь төлшөө лабораторид туршиж үзсэн. Хэр олон туршсан бэ гэдэг зүйлийг бид нар тухайн газраас асууж мэдэж те явах хэрэгтэй байсан болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр энэ болгон дараагийн одоо тэр цэвэр төлш рүү шилжгээд газын хэрэглээрөө шилжгээд тийм ээ бид туршлага болгох хэвээр гадна бусад орны туршлагыг бид нар сайн судлах хэвээр. Тэрэн дээр ямар хүмүүс өртөгд вэ? За хэн өртөх боломжтой гэдэг энэ зүйлүүдийг бидэж иргэдээ бэлэн байдалд хангах тэгжээж энэ шилжилт рүү орох хэвээр гэдэг энэ ойлголтыг бол одоо бүх талд өгсөн гэж ийм судалгааны үр дүн бол гарсан. Ер нь ингээд ажиглаад хахад төрөөс те янз бүрийн олон улсын байгууллагуудаас гэдэг юм уу тодорхой нийтийн байгууллагуудаас яг утааны асуудал дээр агаарын бохирлын асуудал дээр янз бүрийн байдлаар интервенц хийж байгаа те. Гэтэл энэ дээр яг нөгөө нөхцөл бүрдээгүй ч гэдэг юм уу те зарим хүмүүстэй дутуу мэдээлэл утсан ч гэдэг юм уу эсвэл гаргаж байгаа шийдвэр нь өөрөө буруу байх боломжтой байна. Тэгэхээр ер нь цаашдын хугацаанд энэ нөгөө цохилгоо хамтын ажиллагааг ер нь нийлүүлэхэд те зохион байгуулалттай болоход ер нь юуг анхаарах шаардлагатай гэж үзэж байна тань.
За ер нь бол хамтын ажиллагааны хувьд бол манайх бүх одоо мэдээллийн сангууд нийлд байж хамтын ажиллагаатай байх ёстой. Тэгээд энэ түрүү нөгөө хүний эрхтэр гарсан стрийн тогтвортой байдал маш чухал байгаа. За ямар нэг бодлогыг цааш нь аваад үргэлжлүүлээд явдаг. Эсвэл одоо энэ мэрэгжлийн байгууллагуудын тогтвортой байдал маш чухал байна гэдгийг бол өчтөр бол хэлсэн. Мэрэгжлийн байгууллагуудын удирдлага зохион байгуулалт тийм мэрэгчлэлтнүүдийн тогтвортой байдал чухал байгааг бол энд харуулж байгаа. Ихэнх судалгаа өчтөр та бүхэн харсан бол ихэнх судалгаа донор байгууллагуудын дэмжлэгээр судлаачид өөрсдөө хайж олж энэ донор байгууллагуудад хандаж тэнд ийм судалгаа хиймээр байна гэдэг донор байгууллагаас тодорхой хэмжээний мөнгө аваад тэргээр ингээд гүйцэтгэдэг ийм хэмжээний байгаад байгаа учраас энэ нөгөө судлаачид маань одоо юу гэдэг нь өөрсдийн одоо гайфуудаа өөрсдийн судалгааныхаа үр дүнгуудаас гайфуудаа гаргаж ирээд тэн дээр үргэлжлүүлж хийгээд байгаа ийм л одоо дүр зураг ажиглаж байна. Тэгэхээр үндэсний хэмжээний юм цогц зүйл бол заавал хийгдэх шаардлагатай харагдаж байгаа. Тийм зөвхөн Улаанбаатар гэхгүй бас орон нутгуудыг бас хамрах шаардлагатай баг тий. Ялангуяа хүн ам их төлөрж байгаа хотууд түрүүнд дурдсан Дархан Эрдэнэт Дорнод гэдэг юм уу хүн ам тоо нэмэгдэж байгаа энэ газрууд бас хамрагдах шаардлагатай. Тэгээ одоо энэ уул уурхай хөгжиж байгаа энэ бүс нутгуудад хүртэл хүн амьдарч байгаа газар бохирдол орчны бохирдол үүсэж байгаа. Тэнд өвөл болно, тэнд зун болно, тэнд одоо автомашин явж байгаа. Одоо яг уул уурхай бүс нутгуудад бол бүр том төрлийн дизель автомашинууд ажиллаж байгаа. Тэнд агаарын бохирдол хэр байгаа вэ гэдгийг өнөөдөр хэмжээний одоо тийм нөхцөл үүсэв. Post fact.